Сайн байна уу? Сайхан мэлэг байна. Өнөөдөр математикийн хичээл арифметик гэсэн сэдвээр хичээл үзнэ. За, арифметик гэхээр мэдээж тоо. Тоо нь хоёр янзаар хуваагддаг. Эхний янз нь бодит тоо. 172, хасах 12, хасах 4 бүхэл 10,095 гэх эдгээр бүх тоонууд буюу бидний 10 жилийн математикт үздэг бүх тоонууд бодиттой ангилалд оролцдог байна. За, нөгөө ангил нь болохоор формул тоо буюу комплекс тоо. За, язгуур дээр хасах 4 гэдэг тоо бид нар шийдвүү буюу язгуур дээр байгаа тоо эерэг байх ёстой. Сөрөг байж болохгүй гэж үздэг. Харин комплекс тооны хувьд боломжтой буюу 2 i-тай тэнцвүүгээ боддог. Бүр цаашлбал i тэнцвүү язгуур дээр хасах нэг гэсэн үг. За, өөрөөр хэлбэл i квадрат тэнцвүү хасах нэг болж байна. За, яагаад ингэж үздэг вэ гэхээр ер нь бол та бүхэн 10 жилийн төгсөөд ихтэй сургуульд ороход дээд математик гэдэг хичээл үзнэ. Тэгэхээр энэ i тоо буюу комплекс тооны талаар дэлгэнгүй үзэх болно. Бодит тооноос ганц ялгарх ялгаа нь болохоор сөрөг язгуур дор сөрөг тоо байх боломжтой гээд бусад бүх үйлдэлүүд нь тун тустай баг ялгаагүй байдаг. Тэгэхээр i тэнцүү язгуур дор хасах гэдэг зүйлийг мэдлээд энэ бол комплекс тоо маа гэдгийг л дуртад явъя. Энэ талаар дэлгэрэнгүй үзэх шаардлага байхгүй гэж үзэж байна. За, бодит тоо гэсэн бодит тоо нь хоёр ангилагдана. Эхний ангил нь рационал тоо, хоёрдугаар ангил нь иррационал тоо. Хоёр бүхэл тооны харьцаагаар тодорхойлж болдог тоог рационал тоо гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл a бах b хэлбэрт бичигддэг тоо рационал тоо. Иррационал тооны хувьд нэг бүхэл 41, 42, 13, 500 гэх энэ төгсөлгүй үргэлжлэх аргын баталгаа маань иррационал тоо гэж хэлээд байгаа. Энэ ямар тоо вэ гэхээр язгуур дээр 2 гэдэг тооны шийд. За, тодорхойлолтыг навч зүйл үегүй, төгсөлгүй аргын баталгааг иррационал тоо гэж нэрлэдэг. За, иррационал тоо гэсэн. Тэгэхээр язгуур дээр 2 гэдэг жишээ авсан болохоор энэ яг яаж гарч ирж байгаа жишээ вэ гэдгийг цаана тайлбар хийвэл тэгшин дууралжны хувьд нэг хатад 1, нөгөө хатад 1 үед гипноз нь язгуур дээр 2-той тэнцүү байна. Тэгэхээр Пифагорын теорем гэж үздэг. А квадрат дээр нэмэхэд b квадрат тэнцүү c квадрат гэж гарч ирдэг. Тэгэхээр энэ теоремоор ботхоор 1 квадрат дээр нэмэхэд 1 квадрат тэнцүү язгуур дээр 2 квадрат буюу гипноз нь язгуур дээр 2-той тэнцүү гэж гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ гипнозын урт нь иррационал утгатай байна гэдгийг хэлж байгаа. За, дараагийн иррационал тооны жишээ авч үзвэл p тоо буюу pi тоо. Энэ тоог бид нар 314-тэй тэнцүү гэдгээр нь сайн мэднэ. Ойролцоогоор шүү дээ. Тэгэхээр p тоо яаж гарч ирдэг вэ гэхээр тойргийн уртыг диаметрт хуваасан тэнцүү буюу энэ хоёрын харьцаагаар гарч ирдэг. Тэгэхээр 6-аар дүрслэл тойргийн уртын цэнхрийг хувадаг нь диаметр болох энэ улбаршаар урт байх нэ. За, дараагийн иррационал тоо болохоор e тоо буюу L-ийн тоо гэж нэрлэдэг. Ойролцоогоор 272-тэй тэнцүү. За, тэгэхээр нэг дээр нэмэх нь нэгийг хуваах n-ийн n зэрэг гэдэг функцийн лимитийг бодвол лимит нь нэмэх хязгааруулгыг тэмүүлж ивэл энэ функц нь өөрөө e-тэй тэнцүү яалж гарч ирдэг. Тэгэхээр p болон e гэсэн хоёр тоог математикт маш олон янзаар ашигладаг. Тэгэхээр та бүхэн дараагийн хичээлүүдэд дэлгэрэнгүй үзэх болно. За, одоо рационал тооны хувьд үзвэл рационал тоо мөн адилхан хоёр хэсэгт хуваагддаг. Баталгаа тоо 3-ны 2, 4-ны 3, 942-ны 127 гэх мэт бүх тоонууд баталгаа тоо ангилд орно. Тэгэхээр баталгаа тоо гэхээр хоёр зүйл гэдэг, хүртүр хуваар гэдэг хоёр зүйл гэдэг. Хүртүр нь хуваах тэмдгийн дээр байгаа хэсэг, хуваар нь доор байгаа хэсэг гэдэг чиглэлчээр хамаарах. За, дараагийн ангил нь бүхэл тоо. Энэхүү зурагт бүхэл тооны шалгууныг үзүүлсэн байна. Тэгэхээр тэг гэдэг цифр нь өөрөө эрэгч биш, сөрөгч биш бүхэл тоо гэж ангилагддаг. Тэгэхээр тэг гэдэг цифрээс зүүн талд оршиж байгаа бүхэл тоо бүхэлтэй сөрөг бүхэл тоо. Тэг гэдэг цифрээс баруун гарт оршиж байгаа бүхэл тоо бүхэлтэй эрэг бүхэл тоо байна. Тэгэхээр натуралтай нь өөрөө эрэг бүхэл тоо гэж бас хэлдэг шүү дээ. За, дараагийн сэдв тооны процент болох. n тооны p процентыг np гэж тэмдэглэвэл энэ томьёогоор np болдог. За, тооны 100-ны 1 хэсгийг 1% буюу 0.1 гэж тэмдэглэдэг. Тооны 1000-ны 1 хэсгийг промилле буюу
1000-ны 1 гэж тэмдэглэдэг. Эдгээр хоёр тэмдэглэлийг сайн үдлээд аваад дараа та бүгд хэрэглэнэ. Жишээ бодлого бодж үзвэл 2.7 гэдэг тоо 10 гэдэг тооны хэдэн хувь бэ? Тэгэхээр дээр байгаа томьёо усаар 2.7 үүсгэн 100 хуваах нь 10 тэнцүү p хувь гарч ирнэ. Тэгэхээр p хувь нь 27 хувьтай тэнцүү гэж гарч ирж байна. За тогтмол хувь өсөлт гэдэг зүйл үзье. Энэ хөрөнгө сар бүр тогтмол Q-ээр өсөх бол K сарын дараа хэд болох вэ? Тэгэхээр A тэнцүү E-ийг үржин Q-ийг багцуу нэмэх нэгийг K зэрэг гэдэг томьёогоор бодж олно. Өөрөөр хэлбэл бид нэр мөнгө байлаа. Банкнд хадгалах шаардлагатай боллоо. Банкны хувь Q хувьтай хэдэн сар K сар хугацаанд хадгалвал бидний мөнгө хэд болох вэ гэдгийг бодох хэрэгтэй бол энэ томьёогоор бодож олно гэсэн. За сая эрг бүхэлтэй гэж натурал тоо гэж хэлсэн. Тэгэхээр натурал тооны хувьд хоёр зүйл үүдэг. Анхны тоо, зохиомол тоо гэдэг хоёр зүйл үүдэг. За тэгэхээр анхны тоо гэж юу вэ? Зөвхөн өөртөө олон нэг хуваагддаг натурал тоог анхны тоо гэж нэрлэдэг байх нэ. Өөрөөр хэлбэл зөвхөн өөртөө хуваагддаг тоог анхны тоо гэж нэрлэдэг. 2, 3, 5, 7, 11 гэж мэтгэлцэл явсаар анхны тоо нь төгсгөл үүргэждэг. Үүнээс авч үзвэл 2 бол цор ганц тэгш анхны тоо. Харин 2-оос бус анхны тоонууд бүгд сонтоо олж таарч байна. За одоо зохиомол тооны хувьд өөрөөсөө гадна өөр тоонуудад хуваагддаг натурал тоо зохиомол тоо гэдэг. Өөрөөр хэлбэл 2-оос дээш хуваагддаг тоог натурал зохиомол тоо гэж нэрлэж байна. Тэгэхээр 4, 6, 8, 9, 10, 10, 12, 14 гэх мэт явсаар мөн адилхан зохиомол тоо төгсгөл үүргэждэг. Үүн дээр жишээ авч үзье. 6 гэдэг тооны хувьд 6 гэдэг тоо чи өөрөө 6 хуваагдана. 6 гэдэг тоо 3 хуваагдана. 6 2 хуваагдана. 6 1 хуваагдана. Ийм учраас 6 3 2 1 гэх дөрвөн ширхэг хуваагдчихтай байна. Ийм учраас 6 гэдэг тоо зохиомол тоо болоод байгаа. За анхны тоо ярьсан чинь анхны тоо үржигдсэн задлах гэдэг зүйлийг үзье. Тэгэхээр 9000 гэдэг тоог жишээгээр авч үзвэл 9000 гэдэг тоо чинь 3 ширхэг 2, 2 ширхэг 3, 3 ширхэг 5 гэдэг тооныг үржиж байдаг. Тэгэхээр 2-ын 3 үржин 3, 2 үржин 5-ын 3 бичигдэж болно гэсэн. Энэ тэгэхээр хамгийн хойно байгаа хэлбэр нь анхны тоо үржингүнд задлах гэдэг зүйл яваад байгаа. Тэгэхээр энэ доор байгаа томьёосоор n тэнцүү p1-ийн альфа 1 зэргийг үржин p2-ийн альфа 2 зэрэг хэмжлээ авсаар p1-ийн альфа n зэрэг гэсэн. p1-ийг p2, p3 гэж хэмжлээ авсаар p-ийн өөр анхны тоонууд альфа 1, альфа 2, альфа 3 гэж авсаар альфа-ны хэдэн удаа орсон давтагдсан тоогоор зэрэг болж орж ирнэ. За анхны тоо үржигдсэн задлах одоо тийм арга марга гэж авахгүй зүгээр л ганц гол зүйл байгаа. Тэр гол зүйл юу гэхээр анхны тоонууд байгаа. Тэр анхны тоонуудыг анхнаас нь багаас нь эхлээд хуваагдж гин үгүй гэдгийг шалгаад явах хэрэгтэй. Тэгэхээр 9000 гэдэг тоо чи өөрөө хамгийн бага анхны тоо болох 2 хуваагдж байна. Дахиад хуваагдж байна, дахиад хуваагдж байна. Тэгэхээр 3 ширхэг 2 буюу 2-ын 3 зэрэг гэж бичигдэнэ л гэсэн. За тэгэхээр ийм л амархан анхны тоо үржин задлах. За тооны хуваагдах шинж. Сүүлийн бүх оны шиг арга тооны хуваагдах шинжийг ашиглаад бодох. Доор ээж нэг бодлого ийшд орж ирж байсан. Тэгэхээр энэ шинжүүд амар чухал. Хэрвээ бид нар энэ шинжийг мэдэхгүй бол тэр бодлого бодож чадахгүй гэсэн үг ээ. За эхнээс нь эхлээд явъя. Та бүхэн мэдлээд аваарай, шинжилээд аваарай. Хоёр дахь хуваагдах тооны шинж. Натурал тоо 0, 2, 4, 6, 8-аар төгсөж байвал энэ тоо хоёр хуваагдана гэсэн. Натурал тоо 4 дахь тооны шинж. Натурал тоо сүүлийн тооны сүүлийн 2 орноос бүтсэн хэсэг 4 хуваагдаж байвал энэ тоо 4 хуваагдана гэж хэлж болно гэсэн. За жишээ авч үзвэл энэ 12-оос эхэлсэн тоо 4 хуваагдахгүй бид нар бодоход маш их цаг алдна. Ийм учраас шууд сүүлийн 2 цифрыг авлаа. Тэр 2 цифраас бүтсэн тоо 42. 42 4 хуваагддаг учраас энэ жишээн дээр байгаа боцтой 4 хуваагдана гэдэг шууд хэлэх боломжтой. Тэгэхээр тооны хуваагдах шинж ийм амархан байх. За дараагийн шинж нь 8 хуваагдах тооны шинж. Натурал тооны сүүлийн 3 орноос бүтсэн хэсэг 8 хуваагдаж байвал энэ тоо 8 хуваагдана гэсэн. Жишээ нь энэ 57-оор эхэлсэн урт тоо 8 хуваагдахыг бодохын тулд 480 8 хуваагдаж байгаа учраас энэ бүхэлдээ 8 хуваагдана гэсэн үг. Тэгэхээр 480 ч өөрөө сүүлийн 3 орноос бүтсэн хэсэг болж байгаа. За дараагийн шинж нь 3 ба 9 хуваагдах тооны шинж. Натурал тооны цифруудын хэлбэр нь 3
хуваагдаж байвал тухаантай 3 хуваагдана. Харин цифрүүдийн хэлбэр 9 хуваагдаж байвал тухаантай 9 хуваагдана. Жишээгээр тайлбарлая. 1245 гэдэг тооны хувьд цифрүүдийн хэлбэрийг олъё. 1, 2, 4, 5-ын хэлбэр 12 гарч байна. 12 гэдэг тоо 3 хуваагддаг учраас 1245 гэдэг тоо 3 хуваагдана. Харин 12 гэдэг тоо 9 хуваагдахгүй учраас 1245 гэдэг тоо 9 хуваагдахгүй. За, ийм л хэлбэрхэн байна. За, дараагийн шинж нь 5 хуваагдах тооны шинж. Натуралтаа t эсвэл 5-аар төгсөж байвал тухайн 5 хуваагдана. 6 хуваагдах тооны шинж. Натуралтаа 2 ба 3-т зэрэг хуваагдаж байвал энэ тоо 6 хуваагдана гэсэн. За, тэгэхээр та бүхэн анзаарсан бол 6 хуваагдах тооны шинж гэж байхгүй. Ийм учраас өмнө үтсэн шинж болох 2 хуваагдах тооны шинжийг ашиглаад 2 хуваагдана. 3 хуваагдах тооны шинжийг ашиглаад 3 хуваагдана. Энэ хоёр зэрэг биелжээвэл энэ тоо 6 хуваагдаж байна гэдгийг шууд хэлээд байгаа гэсэн үг ээ. За, 10 хуваагдах тооны шинж натурал тооны сүүлийн цифр тэг байвал буюу тэг гэдэг цифрээ төгсөж байвал энэ тоо 10 хуваагдана. 11 хуваагдах тооны шинж. Энэ их онцлог та бүхэн сайн хараад байгаарай. Натурал тооны цифрүүдийг хойноос нь эхэлж тэгш сонгоогоор нь дугаарлаад тэгш дугаартай цифрүүдийн хэлбэрээс сонгоо дугаартай цифрүүдийн хэлбэрийг хасаад гарсан тоо нь 11 хуваагдаж байна. Энэ тоо 11 хуваагдана гэсэн. Тэр жишээгээр бодвол 902 гэдэг тоо байлаа. Сонгоо дугаар дээр байгаа тоонуудын шаргалаар тэгш дугаар дээр байгааг нь цэнхэр тэнгэлсэн. За, тэгэхээр сонгоо дугаар дээр байгаа тоонуудын цифрүүдийн хэлбэр 9-ээр 2 буюу 11. Тэгш дугаар дээр байгаа тоонуудын цифрийн хэлбэр 0. Энэ учраас 11-ээс 0-ыг хасаад 11 гарч байна. Тэгэхээр 11 11 хуваагдах учраас 902 гэдэг тоо шууд 11 хуваагдана гэдэг бид нар хэлнэ гэсэн үг. За, дараагийн жишээ 65571 гэдэг тоо. Мөн адилхан сонгоо дугаар дээр байгаа шаргалтай, тэгш дугаар дээр байгаа цэнхэрхтэй. Тэгэхээр сонгоо дугаар дээр байгаа тоонуудын цифрүүдийн хэлбэр нь 651 буюу 12. Тэгш дугаар дээр байгаа тоонуудын цифрийн хэлбэр нь 570-гийн хэлбэр буюу 12. 12-оос 12-аас 0 гарч байна. 0 гэдэг тоо 11 хуваагддаг учраас 65571 гэдэг тоо 11 хуваагдана гэж хэлнэ. За, ийм хэлбэрхэн байна. Дараагийн сүүлийн шинж нь 7, 11, 13 хуваагдах тоон шинж. Яг энэ гурав хамт байгаа вэ гэхээр яг энэ гурав хуваагдах тоон шинж нь ерөнхий бүтцээр яг адилхан байдаг. Тэгэхээр ямар бүтцтэй вэ гэхээр тухайн натурал тоогоо сүүлээс нь 3 орнгоор бүлэглэе. Бүлэглчээд нэмэх хасах их дараалал хооронд нүүлдэл хий. Тэгээ нэг тоо гарч ирнэ. Тэр тоо нь 7 хуваагдж ивэл энэ тоо 7 хуваагдана. Тэр тоо нь 11 хуваагдж ивэл энэ тухайн натуралтай 11 хуваагдана. Тэр тоо нь 13 хуваагдж ивэл тухайн натуралтай 13 хуваагдана гэсэн. За, жишээгээр тайлбарлавал 9,944,935 тооны хувьд 3 орнгоор бүлэглээ. Тэгэхээр 935, 944, 9 гэсэн 3 бүлэгтэй. Тэгэхээр хойноос нь эхлээд нэмэх хасах нэмэх гэдэг тэмдгийг тавиад үйлдэл хийвэл энэ гурвын арифметик үйлдэл нь 0 гарч ирж байна. Үйлдэлийн дараа 0 гарч ирж байна. Ийм учраас 0 гэдэг тоо 7 хуваагдах учраас 9,944,935 гэдэг тоо 7 хуваагдана. 0 гэдэг тоо 11 хуваагдах учраас энэ 9,944,935 гэдэг тоо 11 хуваагдана. 0 гэдэг тоо 13 хуваагдах учраас энэ 9,944,935 гэдэг тоо 13 хуваагдана гэдгийг шууд хэлж чадна гэсэн. Тэгэхээр тооны хуваагдах шинж юу юм бэ? 2009 оны Б хэлбэрийн бодлого байна. За, тэгэхээр ийм харьцаагаар өгсөн бол ABC гэсэн 3 тоог хооронд нь харьцуулагдсан байна. За, хамгийн ихэнд энэ C буюу энэ хэсэг нь хураагдах тодорхой учраас хураагаад 3-2 цаг хөвчжээ. За, энд болохоор 5, 8, 3 гэдэг энэ хуваарьтайгаа 3 тоо харилцан тоонууд учраас шууд үржрээр нь буюу 120-д хөгжүүлээ. Тэгэхээр энд 24A тэнцүү 75B тэнцүү 80C гэж гарч байна. За, энэчнээс шууд A хамгийн их B, C ийм харьцаад байна гэдгийг шууд хэлж чаднаа. За, яаж ингэж хэлж байгаа вэ гэхээр хамгийн ихэнд нь 24A тэнцүү 75B гэсэн энэ тэгштэл авч үзье. Энэчнээс шууд
А тэнцүү 24-ний 75B буюу А нь B-гээс ихэ гарч ирнэ. За дараа 75B тэнцүү 80C гэсэн тэгштэглээ авч үзье. Энд B тэнцүү 75-ны 80C буюу нэг бүхэл 75-ны 5C гэж гарч ирнэ. Энд чинь шууд B нь C-гээс их гэдэг нь харагдаж байгаа. За энэ хоёрыг хооронд нэгтгүүл А, B, C гэсэн харьцаатай байна гэж гарч ирж байна. За жишээ бодлого 2 2013 оны шин бие үйлдвэрийн бодлого байна. За ABC гэдэг гуравтай ийм харьцаатай бол ийм тэгштэл өгсөн бол B гэдвэ. B-г болоорой гэж. За B-г болохын тулд хамгийн ихэнд A болон C гэсэн хоёртойгоо B-гээр илэрхийлэх шаардлагатай. Тэгэхээр A тэнцүү 6-ны 4 B буюу 3-ны 2 B гэж гарч ирнэ. Энэ чинээс. Дараа энэ хоёроос C тэнцүү 6-ны 7 B гэж гарч ирнэ. За A, C хоёроо B-гээр илэрхийлсэн чинь энэ хоёрын хоёулын энэ тэгштэл рүүгээ орлуулъя. Тэгэхээр 3-ыг үрчгэн 3-ны 2B буюу A-гийн орон шууд орлуулж байгаа шүү дээ. Асан 4B нэмэх нь 2C буюу 6-ны 7B тэнцүү 18. За энэ чинээс ингэж устдаад 2B-гээс асан 4B нэмэх нь 3-ны 7B тэнцүү 18 гэж гарч ирнэ. За эдгээр бүгдээрээ B-гээр илэрхийлсэн байгаа учраас эмхтгүүл 3-ны 1B тэнцүү 18. Ийм учраас B тэнцүү 54. За ингэ болж байна. За жишээ бодлого 3 1 2 3 4 5 5 жишээ гэж байна. Эхний тоон P буюу оролцоор 314. Хоёрдугаар тоон язгуур дор 8-тай тэнцүү буюу 2 язгуур дор 2. За тэгэхээр язгуур дор 2-ыг саний хэлсэн дээр оролцоор 1.1.4 тэнцүү буюу 2.8 гэж ойролцоолж болно. За 3-дугаар тоон 11 бүхэл үе дотроо 15 гэхээр 11 бүхэл 99-ний 15. Энийг эмхтгүүл 11 бүхэл 33-ны 5 гэж гарч ирнэ. За дараа 4-р тоон куб язгуур дор 81 тэнцүү. Одоо 27 чинь 3 зэрэг учраас 3-ыг үрчгэн куб язгуур дор 3 гэж гарч ирнэ. За куб язгуур дор 3-ны ойролцоогоор 1.4-тэй ойролцоотой байдаг. Тэгэхээр 3-ыг үрчгэн 1.4-гээр 4.2. За 5-дугаар тоон 11-ний 7 эмдэнэч. За энэ 5 тооны хувьд хамгийн их тоон 3-дугаар тоо буюу энэ тоо гарч ирж байна. Дараагийн их тоон 4-дугаар тоо буюу энэ тоо. За дараагийн их тоон P тоо буюу 1-дугаар тоо. Дараа нь 2.8. Дараа нь 5-дугаар тоо. За энэ 5 тоог ингэж хооронд харьцуулж жишж байна. За дараагийн жишээ бодлого 2011 оны А үйлдвэрийн бодлого байна. За тэгэхээр 20% концентрацтай 18 г усмал дээр 26% концентрацтай үл мэддэх хэмжээний усмал нэмэхэд 24% концентрацтай усмал гарч ирнэ. Тийм бол үл мэддэх усмалын хэмжээг болоорой гэж байна. За тэгэхээр энийг ийм хэлбэрээр бичүүлнэ. Схемд хувираад бичвэл 20%-ийн 18 г дээр нэмэх нь 26% концентрацтай X грамыг нэмлээ. Тэнцүү 24% концентрацтай 18 дээр нэмэх нь X грам. Усмал бий болно. За энийг одоо тэгштэл хэлбэр рүү хувирвал шууд концентрацийг грамаар нь үржүүлж өгч болно. Тэгэхээр 20-ыг үржих нь 18 нэмэх нь 26-ыг үржих нь X тэнцүү 24-ыг үржих нь
18 дээр нэмэх нь x. За тэгэхээр энэ 360 дээр нэмэх нь 26x тэнцүү 24-ийг 18-аар үржүүлэхээр 192 нэмэх нь 24 432 гарч ирж байна. Тэгэхээр 432 дээр нэмэх нь 24x. За тэгэхээр энэ бол x энийг ийш оруулаад энийг ийш оруулахаар 2x тэнцүү 72 та тэнцүү. X тэнцүү 36 г. Хоёрын 14 оны ишин А хэлбэрийн бодлого байна. Хат усны тасалбарын өндөр 404 байсан. Дараа нь 504 болсон бол хичнээн их хувиар өөрчлөгдсөн байна. Тэгэхээр 404 банк байсан юм чинь энэ нь 100% та тэнцүү. Энэ 100% бол 504 нь хэдэн хувь бэ? Энэ пропорцийн бодлого байна. Тэгэхээр 504-ийг 100 төржүүлээд 400 хуваахаар энэ бидний олох хувь гарч ирнэ. За 500 хүрчэн 100 хуваах нь 400. Тэгэхээр энэ 100-гийн энэ 400-ийн таваар удаад 504 тавих юу? 125%. За анх 100 байж байгаад 125 болсон гэхээр өөрчлөлт нь 25% гэж гарч ирж байна. За жишээ бодлого 6. Бат 3 өдөр ном уншсан. Эхний өдөр нийт номын 35%-ийг, хоёр дахь өдөр үлдсэн номын 3/2 хэсгийг, гурав дахь өдөр 13 хуудас ном уншсан бол бат нийт хэдэн хуудас ном уншсан бэ? Тэгэхээр энэ хоёр янзаар олж болно. Эхнийх нь эхнээс нь эхэлж хөөх. Тэгэхээр хамгийн дөрөнд хуваар утсан болохоор хэдүүл амархан байдлаар нийт номын хуудсыг 100А гэж тэмдэглэв. Энэ бол нийт ном. Нийт хуудас. За тийм бол нийт номын хуудас 100А бол эхний өдөр 35% буюу 35А гэж уншсан байгаа. Хоёр дахь өдөр үлдсэний ихээр одоо 100А-гаас хасан 35А тэнцүү 65А. Хоёр дахь өдөр 65А гэдэг номны 3/2 хэсгийг уншижээ. Энэ тэгэхээр 3/130А-тай тэнцүү. За 3 дахь өдөр 13 хуудас ном уншсан. Гэхдээ энэ 13 хуудас ном чинь энэ 65А-гийн А-гаас энийг хасна тэнцүү буюу хасдаг нь 3/130А-тай тэнцүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энийг ингээ хасаад ижил хуваар өгөхөөр энэ 195-130 хасаад 65А. За нийлээд 100А байна. Тэгэхээр энийг бодвол одоо энэ 113 хуудаснаас 13 хуудас нь 3/65А-тай тэнцүүхээр энэ тэгшлэлийг бодвол А тэнцүү 13/33 баах нь 65. За энийг бодвол энэ бол 65-63 дүүтгэл 5/1. Тэгэхээр 5/3 байна. 1А нь 5/3 бол 100А буюу нийт номны хэмжээ нь 60 хуудас. За эхний арга нь бол ингэж бодож байна. Харин 2 дугаар арга нь хойноос нь хэлж өгөх буюу 35% байгаа шүү дээ. Хоёр дахь өдөр үлдсэний 3/2 хэсгийг уншсан гэхээр 3 дахь өдөр үлдсэний 3/1 хэсгийг уншсан байж таа. Энэ үлдсэний 3/1 хэсэг нь өөрөө 13 хуудас номтой тэнцүү. Ийм учраас нэг үлдсэн нэг хэсэг нь энийг шууд 3 төржүүлэхээр 39 хуудас. За тэгэхээр энэ үлдсэн 39 хуудас гэдэг нь юу вэ гэхээр эхний өдөр бат 35 хуудас уншсан. Дараа нь үлдсэн хэсэг гэдэг нь одоо 2-3 дахь өдөр уншсан номын нийлбэр нь 39 гарч ирнэ гэсэн. Тэгэхээр 100-аас 35% хасгаар 65%. Тэгэхээр 39 хуудас нь 65%-тай тэнцвэл 100% буюу нийт номын хуудас нийтвэ. 39 үржих нь 100 бахан 65. За 39-65 гэж хоёулаа 13 дугаартай учраас 13 бол 5/3 үржих нь 100. Тэнцүү 60 хуудас. За
Тэгэхээр энэ бодлогыг бол хоёр янзаар ингэж бодож болж байна. Аль хэлбэр аргаар нь, аль хурдан аргаар нь бодох шаардлагатай байна. Дараагийн жишээ бодлого $1200 байлаа. Жилийн 10% хүүтэй 3 жил банкнд хадгалбал нийт хөрөнгө маань хэд болох вэ? Сая үтсэн томьёо хэсээр бол ийм томьёогоо энэ томьёог орлуулж ижил одоо нийт хөрөнгө маань $1200 нэг дээр нэмэх нь 10% их байх нь 100. Энэ 3 жил. Тэгэхээр энэ бол 1200 үрчгэн. Энийг бодвол 1.1 гарч ирнэ. 1.1-ийн 3 зэрэг. Тэгэхээр ойролцоогоор шууд 1.1-ийн 3 зэрэг чинь нэг бүл 1331 гарч ирнэ. За энийг хуржуулвал $1597.2 гарч ирнэ. Одоо саяны үтсэн томьёогоор бол бодлогуудыг жишээ ингэж бодож болно.